За эхэлж байгаа уушаа. Ёо эхлэе. За. За өнөөдөр бас манай нэг орох хичээл маань санхүүгийн менежмент. За энэ санхүүгийн менежментээр бас бид нэр түрүүн яригадад ирсэн зээлийн бодлого, зээлийн удирдлага, зээлийн менежмент, зээлийн тухай. Тэгэхээр зээлийн удирдлага буюу зээлийн менежментийн тухай өнөөдөр ярилцъя гэж бодлоо. За ерөнхийдөө практикт бол практикаас ингээ харж байхад 2000 оны дунд үед би компани хувьцааны үн өмнөх оноос 50%-аар буурсан байдаг байна. Тэгвэл энэ үед тус компани авлага цуглуулах дундаж хугацаа нь 106 хоног байсан байна. Тэгтэл түүний өрсөлдөгч болох A болон P&G компаниуд нь болохоор энэ үзүүлэлт тус бүр 65 болоод 29 хоног байсан байна. Тэгэхээр авлага цуглуулах дундаж хугацаа ингээ харьцангуй өөр байгаа ийм тохиолдлууд одоо практик дээр байжээ гэж. За тэгвэл бид нар өнөөдрийн хувьд зээлэрх борлуулалт болоод дансны авлагын тухай. Тэрний дараа зээлийн бодлого, за мөн зээлийн бодлогын хүчин зүйлсийн ашигын чадварыг тодорхойлох гэсэн ийм одоо агуулгын хүрээнд энэ зээлийн менежментийн тухай ярья гэж бодож байна. За эхнийх нь зээлэрх борлуулалт болон дансны авлагын тухай. Тэгэхээр ихэнх бизнесийн байгууллага борлуулалтыг бэлнээрээ хийх сонирхолтой байдаг боловч одоо борлуулалтыг бэлнээр хийх гэдэг нь тухайн одоо бараа бүтээгдэхүүнийг борлуулад мөнгө одоо бэлнээр авах сонирхолтой байдаг боловч худалдан авагчтай урамшуулах, за мөн шинээр худалдан авагчдыг татахын тулд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зээлээр борлуулах шаардлага гарч ирдэг. За тэгэхээр зээлээр борлуулах гэдэг маань урьдчилаад одоо үйлчилгээгээ үзүүлэх, өөрчлөлт бараа бүтээгдэхүүнээ өгөх, тийм ээ. За тэгээд та бүхэн одоо үйлчилгээг юм авсан, бараа бүтээгдэхүүн авсан, борлуулалт хийгдсэн учраас боломжтой хугацаанд мөнгөний минь одоо түргэн хугацаанд өгөөрэй одоо ингэсэн ийм нөхцөл боломж учраас зээлэр борлуулалт хийгдэж байна гэсэн үг. За ингээд зээлэр борлуулахад шаардлага гарчээ. Энэ үед л нөгөө дансны авлага гэдэг юм чи бий бол авчиж байгаа. Тэгэхээр нэгэн талаа үйлчлэгээ үзүүлсэн бараа бүтээгдэхүүний борлуулсан учраас мөнгө авах сонирхолтой. Мөнгө авахгүй хүлээ гэдэг. Тэгэхээр яг авлага үүснэ гэсэн үг. Ингээд дансны авлага бий болж байгаа. Ер нь бол энэ ихэнх компани нийт хөрөнгийн 15 орчим хувийг дансны авлага эзэлдэг юм байна гэж. За тэгвэл дансны авлагын хэмжээг юунод юу их хэвээр компаниуд одоо бодох хэвээр л да. Дансны авлагын хэмжээг. Тэгэхээр дансны авлагын хэмжээ дараа хоёр үндсэн хүчин зүйлээс хамаардаг юм байна. За эхнийх нь болохоор өдрийн дундаж зээлэрх борлуулалт. Бид нар ер нь өдөрт дунджаар хэдийн хэрийн одоо борлуулалтыг зээлэр хийдэг юм бэ гэдэг тооцоотой байх хэрэгтэй. Тооцоо хийнэ гэсэн үг. Тэгэхээр тэрийг яаж тооцох вэ? Яаж бодох вэ? Өдрийн дунд зээлэр борлуулалтыг бид нар одоо яаж тооцох вэ? Мэдээж жилээр хийгдэж байгаа борлуулалтаа жилийн хоногийн тоонд хуваахаар өдрийн дундаж зээлэрх борлуулалтаа тооцож гаргаж болох юм байна. Тэгэхээр бид нар бол өдөрт дунджаар тэдэн төрөний одоо борлуулалт зээлэр хийдэг юм гэж тооцоод байж байгаа юм шүү дээ. За дараа нь авлага цуглуулах дундаж хугацаа гэж. Бид нар авлага ер нь хэдийн хугацаанд дунджаар ер нь хэдийн хугацаанд цуглуулад байж байна вэ гэдгийг бас тооцож үзэж болно тийм ээ. Тэрийг 365 ба авлагын эргэцэд харьцуулна. Тэгэхээр авлагын эргэц гэдэг зүйл маань юу вэ гэж. Авлага одоо мэдээж 3 хугацаанд хөрвөл мөнгө болж ивэл эргэц сайн л байвал одоо ашигтай. Тэгэхээр авлагын эргэцийг юунд харьцуулдаг гэхээр авлага борлуулалтыг авлаганд харьцуулахаар авлагын эргэц гарч ирдэг хэдэн удаа вэ гэдэг юм зүйл. Тэгэхээр борлуулалт болон авлагын хэмжээ мэдэгдэж яхад эргэцийг бид нар олж болдог юм. За тэгэхээр дансны авлагын хэмжээг тооцохдоо өдрийн дундаж зээлэрх борлуулалтыг авлага цуглуулах дундаж хугацаагаар үржихэд нийтдээ дансны авлагын хэмжээг тооцож болно. За ингэж дансны авлагын хэмжээг тооцож гаргаж
болох нэ гэсэн. За ийм бол жижигхэн одоо өөрсдийнхөө мэдчих хэмжээний хүнд хэлгээд хэн ч асуусан хариулцгаар хэмжээний жижигхэн тооцоог бол энд хийж болдог гэсэн үг. За тэрний дараа ер нь одоо зээлэр борлуулалт хийсний хийснээр тийх нь одоо нэг талаас борлуулалтыг урамшуулж байгаа. Нөгөө талаар авлагтай холбоотой зардал одоо үүсэж байна гэсэн үг. Авлагтай холбоотой зардал гарч ирж байна л гэсэн үг болох нь. За тэгэхээр нэг талаас одоо борлуулалтыг урамшуулж байгаа сайн талтай боловч нөгөө талдаа бас нэг зардал илүү одоо зардал гарах ийм зүйл одоо гарч ирж байна гэсэн үг. За тэгэхээр зээлийн удирдлага нь борлуулалтын өсөлтийн үр ашиг болоод зээл олголтын зардлын үр ашигтай харьцаагаар тодорхойлогддог гэж. Борлуулалтын өсөлтийн үр ашиг мөн зээл олголтын зардлын үр ашигтай харьцаагаар тодорхойлогддог байна. За тэрний дараа компани зээлийн бодлого. Тэгэхээр зээлийн бодлоготой байх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэхээр компани болохоор бид зэрэг маш их олон одоо зээлийн борлуулалт хийж учраас эндээ тохирсон зээлийн одоо бодлого баримтлах хэрэгтэй, зээлийн бодлого үүсгэх хэрэгтэй байх нь. Тэгэхээр зээлийн бодлого гэдэг нь компанийн олгосон зээлийн хугацаа, за тэгээд зээлийн стандарт, авлага цуглуулах хугацаа, зээлийн хөнгөлөлт зэргийг нэгтгэсэн компанийн зээлээр борлуулалт хийхдээ баримталж байгаа бодлого юм. За тэгэхээр энд бодлого мэдээж босруулах гэж байгаа учраас зээлийнхээ хугацааг тогтоох хэрэгтэй. Хэдийгээр хугацаатай байх юм бэ зээлийн хугацаа маань гэж. Хамгийн ихтэй хэд байх вэ гэдгийг тогтоож өгнө тийм ээ. За тэгээ ямар стандартыг баримтлах вэ? Зээлийн стандарт юу орохын стандартт маань гэх. За авлага цуглуулах хугацаагаа ямар хугацаатай байлгах вэ? Ямар хугацаатай байж ивэл одоо компанид маань ашигтай вэ нэгдүгürt. Хоёрдугаарт нөгөө зээлээр худалдан авч байгаа тал маань бэлэн мөнгө өгөх хугацаагаа хэдийн хугацаанд байлгах нь. За ямар одоо зээлийн хөнгөлөлтүүдийг эдлүүлэх юм? Гэх зэрэгээр бүх зүйлээ тооцсны үндсэн дээр компанийн зээл борлуулалт хийхдээ баримтлах бодлого гэдэг зүйл маань гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр бүгд нь одоо судалгаатай, харилцан яриатай, харилцан одоо юм зөвшөлтсөлийн үндсэн дээр одоо бүх юмнууд үүсч бий болж байгаа юм. За тэгэхээр зээлийн бодлого дараах бүрэлдэхүүн төсвүүдтэй. Нэгдүгürt нь зээлэрх борлуулалтын нөхцөл гэдэг зүйлийг зайлшгүй байлгах хэрэгтэй. Бид нэг одоо бүрэлдэхүүн төсвүүд. Зээлийн борлуулалтын нөхцөл. Дараа нь зээлийн стандарт. Тэгээд авлага цуглуулах бодлого гэсэн ийм бүрэлдэхүүн төсвүүдтэй байна. За эдгээр бид нэр энэ бүрэлдэхүүн төсвүүдэд тус нь тайлбарлаж ярья. За нэгдүгээр нь юу зээлэрх борлуулалтын нөхцөлийг ярив. За зээлэрх борлуулалтын нөхцөл гэдэг нь болохоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ дараа тооцоогоор худалдан авагчдад санал болгож буй төлбөрийн нөхцлүүд юм. За зээлэр бүтээгдэхүүний өглөө урьдчилаад одоо үйлчилгээгээ үзүүлчлээ тийм ээ. Тэгээд дараа одоо төлбөр тооцоог авахар. За ингээд санал болгож буй төлбөрийн одоо нөхцлүүд юм. За борлуулалтын нөхцлүүд нь дараах элементүүдээс бүрдэнэ. За энэ болохоор зээлийн борлуулалтын хугацаа, хөнгөлөлтийн нөхцөл,
Тэгэхээр борлуулалтын нөхцөл дээр дараах одоо элементүүдийг бүрдэх юм. Зээлийн борлуулалтын хугацаа болоод хөнгөлөлтийн нөхцөл. За зээлийн бодлогын ерөнхий хэлбэр нь ер нь дараах байдалтай байдаг. Тухайлбал 2.60 гэх мэт. За ингээд ийм бол тэмдэглэгээнүүд хийгдсэн гэдэг тийм. Энийг бол санхүүгийн улсууд нэгтлэн ийм улсуудад ойлгож байгаа. Энэ нь хэрэглэгч зээлийг 60 хоногийн дотор нийт дүнгээр нь эргүүлж төлөх ёстой ийм нөхцөлтэй. Хэрвээ 10 хоногийн дотор төлбөрөө төлчвөл 2% мөнгөн хөрөнгийн хөнгөлөлт хэвлүүлье. Хэвлүүлэх боломжтой шүү гэсэн ийм нөхцөл зааж байгаа. Тэгэхээр иймэрхүү ерөнхий хэлбэртэй юм. 2.60. Ерөнхийдөө бол цэвэр хугацаана 60 хоног юм. Нийт гэж. Хэрэглэгч маань ер нь бол одоо зээлээр авсан бараа үйлчилгээнийхээ төлбөрийг 60 хоногийн дотор одоо төлөх орны нөхцөл гэрээтэй юм байна л да. Гэхдээ тухайн одоо компани маань бэлэн мөнгө одоо дүрэн авах сонирхолтой иймийн тулд хэрвээ та бүхэн бидний мөнгийг 10 хоногийн дотор төлжвөл бэлэн мөнгнөөс ч 2% хөнгөлөлт идэвхжүүлье. Ийм нөхцөл одоо боломж байгаа шүү гэдгийг санал болгож байгаа. За зээлийн хугацаа. Зээлэх борлуулалтын үндсэн хугацаа. За зээлэх борлуулалтын үндсэн хугацаа нь бол зээлийн хугацаа компани бүрийн хувьд харилцан адилгүй байж болох ч ихэвчлэн 30-аас 120 өдрийн хугацаатай байдаг юм. Тэрнээс бол илүү гаргаж одоо хугацааг бол сунгах боломжгүй. Ер нь бол хамгийн одоо өндөр хугацаа их юу тавьж өгч гэсэн үг шүү дээ 120 гэдэг. 120 өдөр гэдэг бол. Хэрвээ хөнгөлөлтийг санал болгосон бол зээлийн хугацаа нь цэвэр зээлийн хугацаа болоод хөнгөлөлтийн хугацаанаас бүрддэг. Тэгэхээр цэвэр гэдэг нь түрүүн хэлжсэн тийм ээ. N60 гэдэг нь цэвэр хугацаа. Тэгээ хөнгөлөлтийн хугацаа нь 10 хоногийн дотор байвал 10 хоногт багтаавал хөнгөлөлт идэвхжүүлэх шүү гэсэн. Тэгэхээр ийм хугацаануудаас зээлийн хугацаа гэдэг зүйл нь бүрддэг байна гэж ойлгоно. За тэгвэл зээлийн хугацааг тогтооход нөлөөлдөг хоёр хүчин зүйл байна. За хоёр чухал хүчин зүйл нь худалдан авагчийн бараа материалын насжилт болон үйл ажиллагааны цикл гэдэг. Бараа материалын насжилт болоод үйл ажиллагааны цикл. За ерөнхийдөө бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авагч компани үйл ажиллагааны цикл нь зээлийн хугацааных нь дээд хязгаар гарч идэг. За эдгээрээс гадна дараах хүчин зүйлс зээлийн хугацааг тогтооход нөлөөлдөг. За энэ юу байх вэ гэхээр зээлийн хугацааг тогтооход нөлөөлөх бас нэг хүчин зүйлүүд нь бүтээгдэхүүний хэврэг байдал, барьцаа болох шин чанар нь. Одоо мэдээж хэрэг амархан муудах үндэсний бүтээгдэхүүн, за үнэт эрдэнийн зүйлс энэ төр бол бас зээлийн хугацааг тогтооход нөлөөлдөг байна. Мэдээж хэрэг амархан муудах үндэсний бүтээгдэхүүн, ялангуяа одоо өндөг мөчлингийн юм. Сүү одоо өндөг цагаан идэ. Өндөг бол ер нь бол хадгалалтын хугацаа хамгийн дээд хугацаа 30 хоног гэж үзээд байдаг тийм. Тэгэхээр мэдээж хэрэг тэр 30 хоногийн хугацаанд л түргэн одоо хамгийн эцсийн
цэвэр одоо хугацаа байх жишээтэй. За үнэт эдлийн зүйлс одоо барьцаа болох шин чанар мэдрэрлэл нэлийн тийм өндөр үнд цэнтэй байдаг учраас бүтээгдэхүүний хугацаа одоо зээлийн хугацааг тогтооход бас бодолцох ёстой зүйл байна. За тэрнээс гадна хэрэглэгчийн эрэлт байна. Зээлийн хугацаа тогтоох. Хэрэглэгчийн эрэлт. За мөн зээлийн эрсдэл. Авлагын хэмжээ. Өрсөлдөөн. Хэрэглэгчийн төрөл гэсэн. Эдгээр зүйлс бүгдээрээ зээлийн хугацааг тогтооход нөлөөлнө. Тэгэхээр үйл ажиллагааны цикл зээлийн хугацааг тогтооход бас мөн эдгээр хүчин зүйлсүүд нөлөөлөх нь нэ. За мөн хөнгөлөлт байна. Хөнгөлөлтийг та санал болгоод байна. Хөнгөлөлтийг санал болгож байгаа нэг шалтгаан нь дансныхаа авлагын цугларалтыг одоо түргэтгэхэд л оршиж байгаа. Дансны авлагын цугларалтаа түргэтгэх. Мөнгө одоо хурдан өөрийнхөө гар дээр хүлээж авах шин. Энэ сонирхлын үдэндээс хөнгөлөлтийг санал болгоод байна. Тэгэхээр хөнгөлөлтийг санал болгосноор компани хоёр даваа талыг олж олно. Шинэ худалдан авагчдыг татна. Хуучин худалдан авагчид бага үнээр бараа авахын тулд төлбөрөөр хурдан төлнө. Ингэснээр авлага цуглуулах хугацаа богиносноо. Нөгөө талаар хөнгөлөлтөөр хэмжигдэх зардал гарч ирж байгаа. За мэдээж хөнгөлөлтийг санал болгож байгаа энэ нөхцөлийг бол шинээр худалдан авагчид одоо таатай саналсан одоо гэж бодогдож ивэл шинээр одоо худалдан авагч бол энэ санал руу орж ирэх. За хуучин худалдан авагчид нь бага өрнөр бас бараагаа авах. Ийм сонирхлын үүдэн дээрээс төлбөрөө хурдан төлөх. Ингэж авлага цуглуулах хугацаа багасна. Гэхдээ нөгөө талаар хөнгөлөлтөөр хэмжигдэх зардал гарч ирдэг байна гэж. За тэгэхээр хөнгөлөлтийн дараах одоо нөхцлүүдийг төвөмөлшилдэг. За эхнийх нь болохоор нэг цэвэр хугацаа юу нийт цэвэр хугацаа нь одоо 30 хоног. Хэрвээ 10 хоногийн дотор төлбөрөө хэлвэл 2% хөнгөлөлт эдлүүлье. За гэсэн ийм нөхцөл хамгийн их одоо төвөмөлшилдэг. За тэрний дараа end of mode гэдэг. Сарын сүүлээр за цэвэр хугацаа нь одоо 7 хоногийн хугацаанд төлөвлөл төлбөрөө хийвэл одоо 3% хөнгөлөлт эдлүүлье гэж. Мөнгө дүнгээс цэвэр мөнгөнөөс чинь 3% эдлүүл одоо хөнгөлөлт эдлүүлье гэж. За тэрний дараа болохоор нөгөө receipt of goods гэж. Одоо бараа материалын одоо баримтанд тулгуурлана. Цэвэр хугацаанд 40. Гэхдээ 15 хоногийн хугацаанд төлбөр хөлвөл хийвэл 2% хөнгөлөлт эдлүүлэх гэж. Тэгэхээр ерөнхийдөө бараа материалын баримтанд тулгуурлах одоо нэгсэндээ одоо намайг ч нөөтийн баримтанд тулгуурлана гэж ярьдагтай адилхан. Ийм баримтанд тулгуурлана л гэсэн үг тийм. Гэх мэтлэнгийн ийм хөнгөлөлтийн нөхцлүүдийг төвөмөл ашигладаг гэж. За дараа нь зээлийн стандартын тухай.
За зээлийн стандарт гэдэг нь бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч буй талд тавих доод шаардлага. За мөн түнд шинжилгээ хийх бодлого юм. За эдгээр шаардлага нь төрөл бүрийн тоон болоод тоон бус үзүүлэлтүүд. Тоон болон тоон бус үзүүлэлтүүд. За мөн зээлийн стандартаар тогтохдоо төрөл бүрийн тоон болон тоон бус үзүүлэлтүүд байна. Зээлийнхаа стандартыг тогтохдоо бүх үзүүлэлтүүдийг тоон хэлбэр шилжүүлэн нэгтгэх боломжтой болгож үнэлгээ өгдөг байна. Үүнийг зээлийн тоон үнэлгээний систем гэх болон зээлийн үнэлгээг хийж болно гэсэн үг. За тэгэхээр зээлээр худалдан авч байгаа талдаа бол янз бүрийн юм шаардлага тавигдах хэрэгтэй. Тэр тавигдж байгаа шаардлага өөрсдөө бодлоготойгоо нийцүүлж шинжилнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэрэг шаардлагад эдгээр шаардлагууд нь төрөл бүрийн үзүүлэлтүүд байж байгаа. Зарим нь болохоор тоон үзүүлэлтүүдээр хэмжигдэх болно. Зарим нь тоон үзүүлэлтээр хэмжигдэхгүйгээр ийм үзүүлэлтүүд бас гарч ирж болно шүү дээ. Тэгвэл энэ бүх үзүүлэлтүүдийг тоон хэлбэр шилжүүлэн нэгтгэх юм боломжтой болгоод үнэлгээ өгдөг гэж байна. Зээлийн тоон үнэлгээний систем гэнэ. За ингээд зээлийн үнэлгээ хийхдээ нэгдүгürt зээлдэгчтэй холбоотой шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах ёстой. Зээлдэгчтэй холбоотой шаардлагатай мэдээллийг цуглуулна. Хоёрдугаарт нь цуглуулсан мэдээлэл тус бүрийн зээл эрхэм төлөлтөнд нөлөөлөх ач холбогдлын хувийн жин тодорхойлно. Тэгэхээр мэдээллүүдээ зээлдэгчтэй холбоотой мэдээллүүдээ цуглуулах. Тэгээд цуглуулсан мэдээлэл тус бүрдээ зээл эрхэм төлөлтөнд нөлөөлж байгаа ач холбогдлын хувийн жингийн тодорхойлно гэсэн үг. За тэгээд дараа нь урд нь үзүүлэлт тус бүрийг тоон үнэлгээнд шилжүүлнэ. 1-10 гэх мэтийн оноогоор үнэлнэ гэсэн үг. За тэрний дараа онооны үнэлгээ тус бүрийг тухайн үзүүлэлтийн ач холбогдлын хуваар өөрчилж нийлбэрээр нь тухайн зээлдэгчдийн рейтингийг гаргана гэж байна. Тэгэхээр ийм зүйлүүдийг эхлээд бүрдүүлнэ. Тэгэхээр яг нь эхлээд зээлдэгчтэй холбоотой шаардлагатай мэдээллийг нэгдүгээр цуглуулна гэсэн үг. Дараа нь цуглуулсан мэдээлэл тус бүрийг зээл төлөлтөнд нөлөөлж хэрхэн нөлөөлж байгаа гэдгийг ач холбогдлоор нь тэгээ хувийн жингийн тодорхойлж өгөөд үзүүлэлт тус бүр дээрээ тоон үнэлгээнд шилжүүлнэ. 1-10 гэх мэтийн оноогоор үнэлгээг өгнө гэсэн үг. Тэгээ онооны үнэлгээ тус хүрээ тухайн үзүүлэлтүүдийн ач холбогдлын хуваар үржүүлээд нийлбэрээр нь зээлдэгчийн рейтингийг гаргана гэсэн. За ийм зүйлийг хийх нэ. За үүнийг хийхин тулд дараах зүйлсүүдийг олж авах болно. За тэгэхээр бүтээгдэхүүний зээлээр борлуулж буй компани зээл хүсэгчийн холбогдтой мэдээллийг дараах их хүсвүүдээс авч болох нь. За мэдээж хэрэг олон бүс компаниудтай харьцаж байгаа. За зарим нь урд нь ингээд харилцаад bijсэн хуучин хэрэглэгч нараа мэднэ. Дээрээс нь шинэ хэрэглэгч нар орж ирж байгаа. Шинээр энэ нөхцөлийг чинь сонирхсон. Тэгвэл тэдгээр компанийг нөхөр бүтээгдэхүүний зээлээр борлуулж өгч болж явуулах уу гэдгийг шууд хараад мэдчихгүйгээс хойш мэдээлэл авах шаардлагатай. Тэгэхээр дараах их зүйлээс авах. Үүнд зээлдэгчийн санхүүгийн тайлангуудыг үзнэ. Зээлдэгчийн санхүүгийн тайлан. Тэгэхээр санхүүгийн тайлан баланс гэдэг нь тухайн бүс компани аж ахуйн нэгж байгууллагууд баланс тайлан гаргах хэрэгтэй тийм ээ. Баланс тайлан.
Тэгвэл энэ санхүүгийн тайлангийн мэдээллийг хэрэглэдэг гадны хэрэглэгч гэж байна. Дотоод хэрэглэгч гэж байна. Тэгэхээр тухайн байгууллагын санхүү нэгтлэн санхүүгийн тайлан балансыг бэлтээд дотоод хэрэглэгчд буюу удирдах зөвлөлтөд танилцуулах нэг мэдээлэл бэлтгэх нь гадаадын хэрэглэгчд буюу одоо энэ харилцагч байгууллага. За тэгээд хяналт тавигч байгууллагууд одоо энэ тайлангууд хэрэгтэй болдог байна. Тэр зээлдэгчийн санхүүгийн тайлангуудыг авч үзнэ. Гэхдээ гол нь тэр санхүүгийн тайлангаас юуг нь үзэх вэ? Зээл төлөх чадвар хэр зэрэг юм бэ энэ компани? Ямар төрлийн зээлүүдтэй юм бэ? Хэр зэргийн өр авлагатай юм бэ? Тийм ээ? Хэр зэргийн хөвлөгүүдтэй юм бэ? Хэр зэрэг авлагатай юм бэ гэдэг байдлуудыг хөвчлэн харна гэсэн үг. За тэгэхээр тэр санхүүгийн тайлангуудаас зээл өр төлбөрөд нэлээд үзье. Үзэхдээ хэдийн хэрийн зээлтэй байна уу? Урт хугацаат зээлүүдтэй юм байна уу? Богино хугацаат зээлтэй юм байна уу? Хэдийн хэрийн хугацааны зээлтэй юм байна уу? Зээлийн төлөх чадвар нь хэр зэрэг юм байна гэдэг. Тэгэхээр зээл төлөх чадварыг бид нар түрүүний тэр эргэлтийн хөрөнгөний санхүүжилт төр хэрэгжсэн. Эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг хэр зэрэг хэдэн удаа төлж барагдуулах чадах вэ гэдгийг хардаг. Тэгвэл бас энэ тайлангаас өр төлбөрийн харьцааг бас харж байна. Хөрөнгөөрөө хэдэн удаа төлөх чадвартай юм бэ? Хэрвээ өөрөө төлж чадахгүй, тийм чадвар байхгүй бол зээл өгөх одоо зээлэр бараага өгөх үйлчлэгийг үзүүлэхэд бол эцэг асуудал үүснэ шүү дээ. За мөн авлагын хэмжээг харах хэрэгтэй. Хэр зэрэг авлагатай юм бэ? Найдваргүй авлага хэр зэрэг байна вэ? Авлага цуглуулж чадахгүй байна уу? Авлага цуглуулж чадахгүй бол бэлэн мөнгө байхгүй. Бэлэн мөнгө байхгүй хүмүүс бэлэн мөнгө өгч чадахгүй байтал төрөн шүү дээ. Гэх мэтчтэнгийн юм зээлдэгчийн санхүүгийн тайлангаас нь төрөл бүрийн мэдээллийг харж болно, үзэж болно, шинжилж болно гэсэн үг. За тэрний дараа зээлдэгчийн бусад компаниудаас авсан зээлийн түүх. За ямар компаниудаас зээл авсан байдаг юм бэ? Тэр зээлийн түүх нь. Тэгээд тэр зээл авсан компаниудтай нуулзах хэр зэрэг найдвартай бүс компани вэ? Хэр зэрэг найдвартай хэрэглэгч вэ? Харилцагч вэ гэдгийг асууж судалж болно. Зээлийн түүхийг харж болох юм. За мөн харилцагч банкудтай нуулзч болно. Ямар банкудтай харилцдаг? Мөн хэдийн хэрийн зээл авсан? Зээлээ одоо шугамын зээл авсан байх юм бол хугацаанд хэр зэрэг төлж байгаа юм? Бас түүхийг харж болно банкнаас. За мөн зээлдэгчийн тухайн компанитай хийж байсан зээлийн түүхийг бас судалж болно. За мөн үнэлгээний байгууллага гэх мэт мэдээллүүдийг авч болно. Үнэлгээний байгууллага. За мэдээж хэрэг чинь маш олон төрлийн байгууллагатай харьцаж байгаа компани гэж болно шүү дээ. За доор хэж татвартай байна. Татвартай харьцаж болж байна. Аудитын компаниуд байна. За тэг хөрөнгөний үнэлгээний байгууллагуудтай харьцдаг гэж болно. Гэх мэтлэнгийн юм холбогдох байгууллагуудаас нь энэ компани мэдээллийг авч болно гэсэн. За жишээ нь энэ компани дугуй борлуулдаг бөгөөд борлуулалтаа дарга тон үнэлгээний системд үндэслэн зээлээр хийдэг юм байна. За нэгдүгürt нь зээлдэгчийн үйл ажиллагааны салбар. Зээлдэгчдийн үйл ажиллагааны салбарыг одоо оноогоор дүгнсэн байдаг нь. За уул уурхай бол 5 оноо өгье гэж. Хөдөөжмийн салбарт бол 4 оноо өг. Зам барилгад 3 оноо өгье. Бусад одоо үйл ажиллагаа явуулж байгаа салбарт 2 оноо өгье гэсэн. За ийм одоо оноонууд өгч. За ашигт ажиллагаагаа харъя. 20-с дээш хувьтай байвал 5 оноо өгье. 10-аас 20% хувьтай байвал 4 оноо өгье. 10 хүртэл хувьтай байвал 3 оноо өгье. Алдагдaltaй байвал 2 оноо өгье гэсэн. За ийм байдлаар тон үнэлгээний систем хийж болно. За дараагийнх нь мөнгөн хөрөнгийн мөчлөг. Мөнгөн хөрөнгийн циклд.
За 40-с дээш хоногт бол 5 оноо өгье. 41-с 60 хоногт бол 4 оноо. 40-с доош бол 5 оноо. 41-с 60 хоногт 4 оноог нь 61-с 80 хоногт бол 3 оноогоо өгье. 81-с дээш хоногт 2 оноо өгье гэсэн. За ийм байдлаар оноогоо. За тэгээд мөн барьцаа баталгаа хөрөнгө байна уу? Байвал яг уу зах зээл эзэлдэг байр суурийг үнэлье. Удирдлагын багийн ур чадварыг үнэлье. За бизнес эрхэлсэн хугацааг харгалзъя. Гэх мэтчлэнгээр үзүүлэлтүүдийг сунган аваад ач холбогдлогын хувь болоод үзүүлэлтүүдийн оноог тогтооно. За ингээд тогтоосон байгааг энэ жишээг харъя. За тэгэхээр бид нэр зээлдэгчийн үйл ажиллагаа салбаруудад ашигт ажиллагаа, мөнгөн хөрөнгийн мөчлөг, барьцаа баталгаа хөрөнгө, зах зээл эзэлж байгаа байр суурь, удирдлагын багийн ур чадвар, бизнес эрхэлсэн хугацаа гэх мэтчлэнгийн ийм үзүүлэлтүүдийг сонгон аваад ач холбогдлын хувь болон үзүүлэлтүүдийг оноог тогтоосон байгаа. За энийг дараах байдлаар үнэлсэн байдлыг харъя. Багшаа дуугүй болчлоо. За даха. За энэ компанийн хувьд дараах үзүүлэлтүүдээр үнэлгээ өгчээ. За зээлдэгчийн үйл ажиллагааны салбарт их 5 оноо өгсөн байна. Ашигт ажиллагаа 4 оноо өгсөн байна. За ер нь бол нийтдээ ач холбогдлын хувийг бид нар 100% гэж үзвэл за тэрэнд эзэлж байгаа хувийг ач холбогдлын хуваар үнэлнэ гэсэн үг. Тэгэхээр хамгийн өндөр хувийг ашигт ажиллагаанд бол хамгийн өндөр хувийг өгсөн байна. 25%. За тэгээд баалаар оноогоо дүгнэхдээ ашигт ажиллагаанд 4, мөнгөн хөрөнгийн мөчлөгтэй 4. За удирдлагын багийн чадварт нь 5-ыг өгсөн байна. За барьцаа хөрөнгөнд 2-ыг, зах зээл эзэлж байгаа байр суурь 4-ыг, за бизнес эрхэлсэн хугацаанд 3, за өмнөх зээлийн хугацаанд төлж байсан хэсэгтэр 4 гэсэн оноо өгсөн байх юм байна. За энэ үнэлгээний онооны хувьд бол энэ компанийн хувьд юу байна л та? 1-5 гэсэн баалыг өгсөн байна. 1-5. За тэгэхээр мэдээж өмнөх зээлийн хугацаанд төлж байсан хэсэгтэр бол 5 руу дөгсөн учраас бас зээл хамрагдах байдал, зээлийн хугацаанд төлж байсан үзүүлэлт нь бас гайгүй байсан байна. За бизнес эрхэлсэн хугацаа бол 5 руу яг дундаж хэмжээнд тэгэхээр нэг олон жилийн хугацаанд хийж байгаагүй бодоо гэж. За зах зээл эзлэх байр суурь бол ерөнхийдөө гайгүй төвшөнд явж байгаа юм байна. За удирдлагын багийн чадварыг бол гай өндөр гэж үзсэн байна. Мөнгөн хөрөнгийн мөчлөг буюу циклик боломжийн төвшөнд гэх мэтчлэнгээр үнэлээд ач холбогдлын хувийг 100% гэж үзвэл энд өгч байгаа ач холбогдлын хувь нь ашигт ажиллагаанд өндөр, мөнгөн хөрөнгийн мөчлөг өндөр гайгүй хувийг өгсөн байна. Удирдлагын багийн чадвар, барьцаа хөрөнгө, өмнөх зээлийн хугацаанд төлж байсан дээр гэх мэтлэнгээр за бусад зээлдэгчийн үйл ажиллагааны салбар, зах зээл эзэлж байгаа байр суурь, бизнес эрхлэх хугацаа зэрэг дээр ач холбогдол
тосоо арай бага гин өгчээ гэд. За тэгээд өгсөн оноо болон ач холбогдолын хувийн жингээр нь тооцож үзсэн тийм ээ. Тэгээ хувийн жингээр нь тооцож үзээд энэ компани рейтинг 395 гэсэн рейтингийн оноо гарч ирж байна. За ингэж юунуудыг зээлдэгч компанийнхаа рейтингийг одоо тодорхойлж болдог. За ийм нэгэн тооцоо юу гэдэг хийж болох нэ гэсэн. За ийм жишээ байна. За цааш нь. За тэгээд үнэлгээнийхээ эцсийн үр дүнг өөрийн үнэлгээний системийн шалгуурт харьцуулаад зээлийнхээ борлуулалтыг хийх хэсгийг шийднэ. За тухайлбал 1-2 оноо хэрвээ авчихвэл одоо рейтингээр нь оноо 1-2 байвал зээлийн борлуулалт хийхгүй гэсэн шийдвэр гаргаж байна. За 2-3 гэсэн оноо авбал за цэвэр хугацаа одоо 7 хоногийн хугацаатай. Хэрвээ 3 хоногийн дотор багтаавал 3% хөнгөлөлт үзүүлнэ гэсэн зээлийн одоо борлуулалт хийнэ гэсэн ийм нөхцөлтэй зээлийн борлуулалт хийж болох юм. За 3-4 хооронд рейтингийн оноо гарч ирж ивэл за одоо манай жишгээр бол 395 гарч ирж байсан тийм ээ. За тэгвэл энэ юу багтаж байна. Тэгвэл 14 хоногийн хугацаатай цэвэр 14 хоногийн хугацаатай л одоо борлуулалт зээлийн борлуулалт хий. Танах одоо 5 хоногийн дотор багтаавал 5% хөнгөлөлт үзүүлье гэсэн ийм нөхцөлтэй зээлийн борлуулалтыг хий. За хэрвээ 4-5 оноо авчихвэл одоо рейтингийн үзүүлэлт нь нэлээд өндөр авагдсан тохиолдолд цэвэр хугацаа нь бол 30 хоног юм. Хэрвээ танах 7 хоногийн хугацаанд төлбөрөө барагдуулчихвал 8% хөнгөлөлтийг илрүүлье гэсэн ийм одоо зээлийн нөхцөлтэй борлуулалт хийнэ. Гэх мэтчлэнгээр ийм юу хийх нэ? Борлуулалт хийх шийдвэрээ гаргаж болно. Тэгэхээр үнэлгээний эцсийнх нь үр дүн өөрийн үнэлгээний системийн шалгууртай харьцуулаад зээлийн борлуулалтаа яаж хийх вэ? Эсвэл бүр хийхгүй байх гэдэг шийдвэрээ гаргах нэ гэсэн. За ингэж гаргаж болтгоо гэж. Ингэж одоо зээлийн менежмент буюу одоо зээлийг удирдах ийм арга байна гэж. Энэ слайдыг хэлж гинэ тийм ээ. За энэ слайдыг нэг харуулад өгөөч гэсэн чат бичүүлчээс гаргаж байна. За мэдээж хэрэг одоо үнэлгээ, баалын үнэлгээг бол 1-10 хооронд хийж болно. Энэ компани хувьд бол 1-5 гэсэн онооны үзүүлэлтээр ингээд хийж байгаа. Тэгээ ач холбогдлогын хувийг ер нь одоо бүх үзүүлэлтийн хувь 100 гэж үзвэл энэ дундаас ач холбогдол нь хамгийн өндөр нь одоо хэдэн хувь байх вэ гэдгийг бас өөрсдөө тогтоогоод одоо ингээд рейтингийн оноогоо гаргаж тухайн зээлдэгч харилцагч компани одоо үнэлж судалгаа хийж тэгээд зээл өгөх шийдвэр гаргана гэсэн. За ингээд энэ жишээний хувьд бол энэ компани 395 гэсэн юм үнэлгээ бол авч байна гэсэн. Үзүүлэлтүүдийг бол өөрчилж болно шүү дээ. Өөрсдөө тохируулсан өөрсдийнхөө бизнес
өөрсдийнхөө компанийнхаа онцлогтой тохируулаад янз бүрийн одоо юу болчиход шүү дээ. Янз бүрийн үзүүлэлтүүдийг бол өөрчилж болно. Тийм ээ, одоо манай энэ компанийн хувьд бол дугуй борлуулдаг компани. Ингээд ер нь бол ийм үйл ажиллагааны салбаруудаа ийм оноо өгье. Ашигт ажиллагаануудаа болохоор хувьдаа харгалзаж ийм оноо өгье. Мөнгөн хөрөнгийн мөчлөг буюу одоо тэр мөнгөн хөрөнгийн эргэлт цикл нь одоо ямар байдаг гэдгээс шалтгаалаад энэ одоо үзүүлэлтүүдийг авъя. Гэх мэтлэнгээр тэгэхээр энэ үзүүлэлтүүдийг өөрчилж болно. Өөрсдийнхөө тухайн компани өөрсдийнхөө онцлог тохируулаад өөрсдийнхөө үзэх үнэлэх ёстой үзүүлэлтүүдээ энэ өөрчилж болно шүү дээ. Заавал яг энэ бол тогтцсон ийм журам байдаг, тогтцсон ийм зүйл байдаг гэдгийг ажиллахгүй. Ямар шалгуур үзүүлэлтүүдийг гаргах вэ? Ямар үзүүлэлтүүд байж бидний шалгуурыг давах вэ гэдгийг бол өөрсдөө тогтоно гэсэн үг шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд үнэлгээг одоо өгч болдго юм а гэсэн энэ жишээ байна. За тэгээд мэдээч хэрэг энэ шалгуур өөртөөхөө үнэлгээндээ тавьсан энэ шалгууртаа нийцж байгаа хэсэгт нь тааруулаад одоо энэ нөхцөл зээлийн борлуулалтын нөхцлөө өөрчилж болно. Зээлийн борлуулалтынхаа өөрчлөлтийг нөхцлөөж өөрчилж болно. Хугацаагаа өөрчилж болно. За энд бол арай богино хугацаатай байна гэвэл өндөр болох жишээтэй 30 байна гэдгийг 40-60 болгож байна. Ер нь бол зээллэлээр хийх борлуулалт маань 30-аас 120 хоногийн дотор одоо байх нь стандарт гэж үздэг гэсэн тийм 120-оос бол дээшээ гаргаа авчвал дэмий болчих юм а гэж байгаа. Тэгэхээр энэ хугацаа энэ төр бол өөрөөсөө юу гэж болно? Өөрчилж болно. Энийг бол өөрсдийнхөө компанийнхаа шалгуур үзүүлэлтийг өөртөө өөрийнхөө нөхцөл онцлог байдлаар тохируулж болно л гэсэн үг. За цааш нь. За зарим компаниуд зээлийн үнэлгээ хийхдээ 5C-ийн системийг өргөн ашигладаг. За ингэхдээ зээл авахчийн санхүүгийн чадварыг харуулдаг дараах үзүүлэлтүүдээр үнэлдэг байх нь. За 5C-ийн систем гэдгийг бол ерөнхийдөө ярьдаг тийм ээ. За эхнийх нь характер гэж. За энэ болохоор харилцагчийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагааных нь түүх, зээл авалт, төлөлт. За хууль шүүхэд дуудагдж байсан байдал, харилцагчийн төлөв байдал эдгээрийг одоо харгалзаж үзнэ. Одоо судлах гэсэн үг тийм ээ. Тэгээ харилцагчийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны түүхийг одоо бид нэр түрүүн хэлжсэн юм. Харилцагч банкаас нь авч болно. Өөр одоо бусад компаниас зээл авч ирсэн түүхийг үзэж болно. За тэгээд хэдийн зээл авдгийг хэрхэн яаж төлж байсан. За мэдээж хэрэг одоо хууль шүүхийн байгууллагад хэдэн удаа дуудагдчихсэн ч гэх юм. Харилцагчийн ерөнхийдөө зам төлөвлөлтөд нөгөө итгэж болох уугүй юу? Үнэнч байдал. Хэр одоо итгэл найдвар даах чадвартай юм бэ гэдгийг харна гэсэн үг тийм ээ. За тэрний дараа capacity. За энд болохоор төлбөрийн чадвар. Зээл төлөх чадвар. Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийж хөрвөх чадвар, өрийн харьцааг сонгоно гэсэн үг. Тэгэхээр тухайн одоо зээлдэгч компани санхүүгийн тайлан балансыг харна. Баланс тайлангуудаас нөхцөлтүүдээс нь сонгоод татаад үзчихнэ гэсэн үг. Тэгэхээр хэр зэрэг төлбөрийн чадвартай. Төлбөрийн чадвар гэдэг нь эргэлтийнхээ хөрөнгөөр богино хугацаат төлбөрөө хэдэн удаа төлж чадах вэ? Тэгэхээр эргэлтийн харьцаа гэсэн үг. Эргэлтийн харьцааг хийж үзэхээр 2 болон түүнээс дээш гарч ивэл төлбөрийн чадвар сайтай. Богино хугацаат төлбөрийг эргэлтийнхээ хөрөнгөөр 2 болон түүнээс дээш жилд 2 болон түүнээс дээш удаа төлөх чадвартай юм байна гэдгийг харж байна. За төргөн хөрөнгө чадварын харьцаа гэж байдаг. Төргөн харьцаа гэж яриад байдаг. Төргөн хөрөнгө чадварын харьцаа гэдэг. Төргөн хөрөнгө чадварын харьцаа 1 болон түүнээс дээш байх хэрэгтэй гэж. Төргөн хөрөнгө чадварыг харьцааг
Мөн адилхан эргэлтийн хөрөнгөөсөө параметрлыг хассан дүнгээ богиносоо төр төлбөртэй харьцуулдаг шүү дээ. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөөс параметрлуудыг хасж байгаа шалтгаан юу вэ гэхээр параметрууд манд ерөнхийдөө өхмөл хөрөнгө учраас нэлээд тийм юу байдаг. Эргэлтэнд орохгүй удаад байдаг учраас түргэн харьцаагаа олохын тулд параметрлыг хасч тооцдог. Тэгэхээр түргэн хөрөх чадвар нь хэр юм бэ гэж. Нэг болон түүнээс дэш үзүүлэлтийн бол төлбөр чөрөх чадвартай юм байна гэж хэлсэн. За мөн өрийн харьцаа. Хөрөх чадвар гэж. Хөрөх чадвар бол мөнгөнд хөрөх чадвар. Тэр их авлагатай. Авлагаатаа түргэн юу чадчихна. Барагдуулж чадчихна. Мөнгө хөрөнгө одоо энэ параметруудаа хэд зэрэг одоо эргэлтэнд оруулж чадчихна. Эргэцсэн хэрэг. Тэр олон хөрөнгүүд эргэцсийг үзэж болно. Өрийн харьцаа, өр төлбөрийн харьцаа гэдэг. Өр төлбөрийн нийт өр. Энд болохоор урт олон богиносоо бүх өрөөд орно. Тэнийг хөрөнгөтэй харьцуулж үздэг шүү дээ. Тэгээ өрийн харьцаа нь хэр зэрэг байна гэж. Тэгээ өрийн харьцаа боломжийн хөрөнгөөрөө өрөөдөө төлөх чадвартай. Байвал эдгээр төлбөрийн чадвар сайтай юм байна. Эсвэл чадахгүй бол төлбөрийн чадваргүй айл юм байна гэж. За ингэж одоо үнэлнэ. Тэгэхээр энэ үнэлгээнд санхүүгийн тайлангийн шинжилгээнд үндэслэж санхүүгийн тайлан балансын үзүүлэлтүүд ашиглагддаг байна. За тэрний дараа капитал. Санхүүгийн чадвар хөрөнгийн хүрэлцээ хэр зэрэг юм бэ гэж. Санхүүгийн чадвар хэр зэрэг юм? Санхүүгийн хөрөнгийн хүрэлцээ гэж. Капитал. Тэгэхээр эзэдийн өмч буюу эзэн өөрийн мэдлэлтэй хэр зэрэг гэдэг юм бэ? Тэгэхээр хуримтлагдсан ашиг, хувьцаат капитал, хувьцаа энэ бүгдийг харах хэрэгтэй. За тэгээ санхүүгийн чадвар үзүүлэлтүүдийг хэр зэрэг олон өртөө байна. Өрүүдээ богино хугацаанд өрүүд голлоод байна уу? Урт хугацаанд өрүүд голлоод байна уу? Тэгэхээр их усүр талууд энэ нэлээд харгалзах хэрэгтэй. За дараа нь барьцаа хөрөнгө юм байл. Барьцаа хөрөнгө одоо зарим тохиолдолд барьцаа хөрөнгө шаардна. Барьцаа хөрөнгө нь тавих хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгүүд юу вэ? Тэдгээрийн үнэлгээ, чанар, насжилт энэ бүгдийг та харах хэрэгтэй байна. Коллатерал гэдэг юм аа. Барьцаа хөрөнгө юм байл. За тэрний дараа conditions. Ерөнхий нөхцөл байдал. Зээлдэгчийн үйл ажиллагааг нөлөөлж болох эдийн засаг бизнесийн нөхцөл байдал. Зээлдэгчийн үйл ажиллагааг нөлөөлж болох эдийн засаг бизнесийн нөхцөл байдал. За эдийн засгийн хямрал одоо энэ сүүлийн үед гараад байгаа одоо бүгдийг хамраад байгаа энэ цар тахалч. Энэ бүгдэд зээлдэгчийн үйл ажиллагаа хэрхэн нөлөө үзүүлдэг вэ? Тэгээ бизнесийн нөхцөл байдал. Эдгээр ерөнхий нөхцөл байдлыг бас харгалзаж үзэх хэрэгтэй. Хэр зэрэг бие даасан байх юм бэ? Бие даасан чадвар, бие даасан байдал, бие даасан зүйл одоо хэр зэрэг байна вэ гэх. Тийм ээ. Энэ бүгдийг одоо харж болох нэ гэж. За ийм одоо 5 C-ийн системийг зарим компаниуд зээлийн үнэлгээ хийхдээ ихчлэн ашигладаг юм байна гэж. За тэрний дараа мөн статистикийн олон дискриминатын шинжилгээгээр зээлийн тоон үнэлгээний системийг тооцож болдог. Хэрэглэгчийн зээл авах боломжийн үнэлгээг дараах тэгшгэлээр тооцож болдог. За бас энэ үнэлгээг зарим юунууд бол хийх сонирхолтой байдаг. За тэгээд ч ер нь бас шинжилгээ судалгаа юуны үзүүлэлтүүдээр энэ үнэлгээг хийсэн байна уу гэдгийг харж идэг. Тэгэхээр энэ нь болохоор статистикийн олон төсвийн шинжилгээгээр зээлийн тоон үнэлгээний системийг тооцож болдог юм. Тэгшгэлээр тооцож олдог байна. За хэрэглэгчийн зээл авах боломжийн үнэлгээ гэдгийг хийнэ. За энэ үнэлгээг гаргахдаа 3.5-ыг үүрждэг нь ашгаар хүү төлөх харьцаа гэж. За энэ болохоор ашгаар хүү төлөх харьцаа гэдэг нь санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээнд дэр үздэг юм харьцаа байна.
ашгаар хүү төлөх харьцаа гэсэн үзүүлэлт гэж байдаг. За 10-ыг хүчтэн төрөн хүрэх чадрын харьцаа. Төрөн бидний ярьсан төрөн харьцаа гэдэг. За төрөн хүрэх чадрын харьцаа энэ хэрэг болж байна. За мөн 25-ыг хүчтэн өрийн харьцаа. Өрийн харьцаа. Энэ өрийн харьцааны үзүүлэлт бас их том үзүүлэлт болж байна. Өрийн харьцаа гэдгийг бид нэг түрүү ярьжсэн тийм ээ. Нийт хөрөнгөөрөө барагдуулах чадвар хэр зэрэг юм бэ гэж. За мөн бизнес эрхэлж байгаа хугацаа. За эдгээр үзүүлэлтүүдийг хаанаас харж болох авч явах вэхээр ашгаар хүү төлөх харьцаа, төрийн хүрэх чадрын харьцаа, өрийн харьцаа зэргийг санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээнээс харж байна. Санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээг бид нар хаанаас авч хийх вэ? Санхүүгийн тайлан балансаас нь. Санхүүгийн тайлан балансын үзүүлэлтүүдээс энэ харьцаа, энэ үзүүлэлтүүд гарч ирж байдаг. За эдгээрийг бол нэгтлэн бодогч нь санхүүгийн хүмүүс бол энэ харьцаа шинжилгээг хийцдэг, хийх бол чадвартай. За тэгэхээр 3.5-ыг хүчиг нь ашгаар хүү төлөх харьцаа. 10-ыг хүчиг нь төрөн хүрэх чадрын харьцаа. 25-ыг хүчиг нь өрийн харьцаа. 1.3-ыг хүчиг нь бизнес эрхэлж байгаа хугацаа. За мэдээж бизнес эрхэлж байгаа хугацаа нь 10 жил гэж болно, 15 гэж болно, 5 ч гэж болох юм. За энэ бүгдийг энэ үр дүрүүдийг нэмээд хасаад за тэгэхээр энэ үзүүлэлт гарч ирнэ. За тэгэхээр энэ үзүүлэлтийн ерөнхий утга 40-оос бага гарч ивэл зээл авах боломжгүй гэж үзнэ. 40-оос бага гараад ирвэл 40-оос 50 хооронд хэлбэлцэж ивэл зээлийн дундаж рисктэй байна гэд. За тэгээд нөгөө зээл одоо ямар нөхцөлтэйгээр өгөх үү гэдгийг шийднэ гэсэн. За 50-аас дээш бол зээл авах таатай нөхцөл байгааг илэрхийлж байгаа. Энэ бол ямар ч тийм асуудалгүйгээр зээл олгоё гэсэн. Ийм одоо юу гарна гэсэн. Шийдвэр гаргана гэсэн. Тэгэхээр ийм хэрэглэгчийн зээл авах боломжийн үнэлгээг дараах тэгшлэгээр тооцож болдог. За энэ үзүүлэлтүүдийг ашигладаг. За дараа нь зээлийн стандартыг чанга сул тогтоосноос зээлийн стандартаа солируулъя, зээлийн стандартаа чангатахыг гэж ярьдаг. Тэгвэл чанга болон сул тогтоосноос дараах зүйлсүүд одоо нөлөө үзүүлдэг. Нэгдүгürt нь одоо борлуулалтын хэмжээнд нөлөөлнө. Мөн авалгын хэмжээнд нөлөөлнө. Алдагдсан боломжийн зардал гэсэн. За дараа найдваргүй авалгын зардалд нөлөөлдөг. Найдваргүй авалгын зардалд нөлөөлнө. За зээлийн стандарт нь сул байгаа нөхцөлд борлуулалтын хэмжээ өсөж байна. Авалгын хэмжээ ч мөн өснө. Алдагдсан боломжийн зардал ч мөн өснө. Найдваргүй авалгын зардал ч мөн өсдөг. За зээлийн стандартад чангатах байгаа үед нь борлуулалтын хэмжээ нь буурна, авалгын хэмжээ маань буурна. Алдагдсан боломжийн зардалч буурна, найдваргүй авалгын зардалч буураад ирэх нэ тийм. За тэгэхээр эндээс одоо өөртөө сонгоно гэсэн үг шүү дээ. Зээлийн стандартыг сул байлгүй. За мэдээч хэрэг нэг хэсэг зээлийн стандартаа сулруулж болно. За нэг хэсэг хугацаанд зээлийн стандартаа чангатгаж нэг болно тийм ээ. Чангаруулах нэг болно. Тэгэхээр энэ бол борлуулалтын хэмжээг өсгөх, авалгын хэмжээг өсгөх, найдваргүй авалгын зардал одоо энэ гарч байгаа зардлууд ч мэдээж хэмжээгээр өсөж байгаа ч гэсэн борлуулалтын хэмжээ, авалгын хэмжээг өсгөх юм сонирхолтой үед зээлээ чанга эсвэл сул тогтоох гэсэн байдлыг одоо өөрөөсөө сонгох гэсэн үг тийм. За ер нь бол алдагдсан боломжийн зардлыг бол янз бүрийн үүднээс тайлбарлаж болно. Алдагдсан боломж гэж юу юм бэ гэж. За бид нар тэгвэл борлуулалт хийхгүйгээ
Тэгвэл борлуулалт хийхгүй бол мөнгө орж ирэхгүй. Зээлэр хийхгүй бол авлага орж ирэхгүй ч гэдэг юм. Тэгвэл бид нар яаж яах вэ? Борлуулалт хийгээгүй төлөө орж ирэх ёстой байсан мөнгө авах ёстой одоо авлагч байсан гэсэн бид нэр боломжийг алдчихна гэсэн үг. За борлуулалтын нэг хэсэг зогсоогоод зөвхөн үйлдвэрлэл дээр анхаарал одоо нэгэн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж ягаад дараа нь одоо юу хийчих гэх юм уу? Борлуулалтаа хийгээд борлуулалт хийхгүй байгаа тохиолдолд бид нар яхаа авлага гарахгүй байгаа тохиолдолд авлагын хэмжээ үүсэхгүй байгаа тохиолдолд за яг борлуулалт хийлээ авлага гарлаа. Авлага үүсчлээ. Тэгэхээр авлага үүсээд гарч авлагын зардал гараад ирээд байгаа тийм ээ. Тэгвэл энэ дээр алдагдсан боломжийн зардал маань юу юм гэж байгаа юм? Авлагыг бид нар үүсгэхгүй одоо ингэ борлуулалт хийгээгүй байсан бол биднэрт орж ирэх олох мөнгө байхгүй болсон. Тэрийг алдчихна гэсэн үг. За бэлэн мөнгөөр л хийнэ гэдэг байгаа нь яг авлагын одоо цуглуулах зардал байхгүй гарахгүй юм л гэсэн үг л дээ. За тэгвэл яг авлага энэ зардал гарахгүй байгаа тохиолдолд бид нар яг юу алдах вэ гэхээр шинэ хэрэглэгчийг алдаж магадгүй. Хүчин хэрэглэгчд нь маань өөр одоо нөхцөл тавьж байгаа өөр компани руу явж магадгүй. Гэх мэтлэнгээр юм алдагдсан боломжийн зардлууд гарч ирээд байдаг. Энийг зүгээр энгийн нэг жишээн дээр тайлбарлая л да. Энгийн нэг жишээн дээр. Зүгээр нэг хувийн дээр. За нэг маргааш хичээлтэй YouTube. За ингээд даалгавар хийгээд багштай шалгуулах хэрэгтэй байж нэг оюут ингээд байжээ. Даалгавар хийх. Өнөөдөр одоо оройдоо сууж юм хийх. Даалгавар хийх. Гэтэл одоо найзтайгаа яваад уулзаад нэг бүр ерөөсөө үздэггүй байсан, олддоггүй байсан тэр кино ч юм уу нэг юм үзэх хэрэгтэй гэж. Ийм хоёр юм давхцчихжээ гэж бодлоо. Тэгэхээр энд оюутан киного үзээд даалгавар хийгээгүй явж. Тэгвэл яг маргааш багштай үзүүлэх юм байхгүй. Уул нь даалгавар хийгээд багштай үзүүлсэн бол нөгөө киного үзэж чадахгүй. Нэг зүйлийг алдчих яг. Тэгэхээр заавал нэг юмыг хийж нөгөө зүйлийг орхигдуулж идэг. Энэ ерөнхийдөө алдагдсан боломж. Алдагдж байгаа боломж. Алдагдсан боломжийн тэгээд тэрийг одоо өртгөр илэрхэд зардлал авчна. Алдагдсан боломжийн зардал гэж. Тэгэхээр мөндөж хэргийн юун дээр авлага үүсэхгүй байгаа тэр энэ ер нь алдагдсан боломжийн зардал энэ дээр яригадаад байгаа байхгүй. За их одоо юу гаргаад ирнэ. Авлага маань их одоо өсөд ирнэ. Тэр хэмжээр найдваргүй болох магадлал өсөд найдваргүй авлагын зардал өсөд ирэх гэж. Тэгэхээр мэдээч хэрэг боломжийн хэмжээнд найдваргүй авлагын юу үүсгэдэг л дээ. Найдваргүй авлагын нөөц гэж. Тийм ээ, найдваргүй авлагын зардлаа найдваргүй авлагын нөөц нөөц бүрдүүлдэг шүү дээ. Тэгэхээр ерөөсө борлуулалтын хэмжээний төдий хувиар найдваргүй авлагын нөөц бүрдүүлээ. Эсвэл борлуулалтын орлогын хэдивээс эсвэл авлагын төдий хувиас бүрдүүлээ гэсэн юм бензин найдваргүй авлага тогтоох нөөц бүрдүүлэх юм аргууд байдаг шүү дээ. За тэрийг нэгтлэн бод бүрдүүлдэг хүмүүс мэдж байгаа. Нэгтлэн хичээл дээр гэдэг нь. Тэгэхээр бизнесийн хугацааг бизнесийг эрхэлж байгаа хугацааг энэ юуг тооцох, хоногоор тооцох, жилээр тооцох гэж байна. Энэ нөгөө стандартаа тогтоохдоо юу үнэлгээ юун дээр асууж байна. Нэг юу ороод ирсэн байна тий. Бизнес эрхэлж байгаа хугацааг хоногоор тооцох, жилээр тооцох гэж. Алин дээр тооцохыг бэ? Борлуулалт дээр юм уу? Юун дээр тооцож байна? За нэг үнэлгээг нь яг багш. Үнэлгээндээ юу? Одоо энэ үнэлгээ хийхдээ юуны бизнес эрхлэх хугацаа. Бизнес эрхэлж байгаа хугацааг оногоор тооцоо. Бизнес эрхлээд тэр зэрэг удсан бэ? Хэдэн жил болсон бэ?
гэдэг үзүүлэлт бол олон шүү дээ. Хэдэн жилийн хугацаатай хэр зэрэг хоригдлол туршлагатай болсон компани вэ? Бизнесээ эрхлээд хэр удаж байгаа? Бизнес эрхэлж байгаа хугацаа буюу жилээр тооцогдно. Хэдэн жилийн хугацаатай бизнес эрхэлсэн бэ гэдгээрээ. За тэрний дээр авлага цуглуулах бодлого. За авлага цуглуулах гэдэг нэлээд яригтэй асуудал тийм ээ. За зарим одоо буудна нөгөө ялангуяа одоо яагаад энэ одоо юунууд зээлэр авах сонирхолтой. Тэгээ мөнгө одоо ингээ өгөхгүй удаагаад байгаагийн шалтгаан юу вэ гэж. Тэгэхээр зүгээр энгийн юугаар тайлбарлахад юу гэх шүү дээ. Ингээ хүмүүс ингээд ямар нэгэн төлбөрөө хийхдээ сарын ихэнд ер нь их болол хийдэггүй удаагаад. Сарын сүүл рүүгээ. Одоо утасны төлбөр гэд 20-ны дотор хийхэд нэг 20-ныхоо дотор 20-тойгоо баг уралдаад энэ ингээ хэлж идэг тийм. Яг гэвэл нөгөө мөнгө эргэлтэнд оруулах гэдэг. Тэрнээ нэг адил энэ компаниуд ч нөгөө мөнгө чи эргэлтэнд оруулах гэдэг. Бэлэн мөнгө эргэлтэнд оруулж явах гэдэг. Нөгөө зээлэрх юмудаа хойшлуулад идэх байхгүй. Тийм учраас тэндээс чи нөгөө авлага цуглуулах нөгөө бодлого боловсрогдоод тэр хөнгөлтийн хугацаа энэ өгөөд тэр байгаагийн шалтгаан тэр. Тэгэхээр бэлэн мөнгө яг нөө төлбөрөө өгч ийн гэж аж түгж байгаа орно. Нэг ч гэсэн бараа бүтээгдэхүүн аваад тэрийг борлуулад эргэлтэнд оруулаад дараа нь одоо өсгөөд өгчий гэсэн ийм л одоо бодлоготой. Гар тэр мөнгийг эргэлтэнд оруулаад юу өгөхгүй байгаагийн шалтгаан тэр байдаг гэж. За тэгвэл авдаг цуглуулах бодлого гэж. Зээлийн бодлогын эцсийн шатны элемент нь авлага цуглуулах. Дансны авлагын төлөлтийг хянах үйл ажиллагаа, үйл явц байна. Зээлийн бодлогын эцсийн шатны элемент нь дансны авлагын төлөлтийг хянах үйл явц. За компани авлага цуглуулах бодлогын нэг шалгуур нь авлага цуглуулах дундаж хугацаа юм. За энэ авлага цуглуулах дундаж хугацааг тооцохдоо дансны авлагыг нэг өдрийнхөө борлуулалтанд харьцуулж дансны авлагын хэмжээг тооцно гэсэн. За түрүүн бидний хамгийн ихний слайдн дээр эхлээд эхэлж байгаа слайдны ихээр байгаа тийм. Нэг өдрийн дундаж борлуулалтыг болохоор жилийнхээ борлуулалтыг 365 хоногтой харьцуулахаар нэг жилийн нэг өдрийн борлуулалт байна. За тэгээд дансны авлагыг болохоор тооцох. Тэгвэл дансны авлага үүссэн дансны авлага бид нар мэдж байгаа. Нэг өдрийнхөө борлуулалтанд харьцуулахаар авлага цуглуулах дундаж хугацаа гэдэг зүйл нь гарч ирнэ. Авлага цуглуулах дундаж хугацаа гэсэн юм гарч байна. За үүнийг өөрөөр орлого саатаж буй хугацаач гэж бас нэрлэдэг байна. Орлого саатаж буй хугацаа гэж. За гэхдээ ерөнхийдөө бол авлага цуглуулах дундаж хугацаа гэдэг байдлаар ихэвчлэн ашигладаг. За энэ харьцаа компани үйл ажиллагаа улирлын болоод мөчлөгийн хэлбэлцэлтэй эсгээс хамаарат өөрчлөлттэй байж болох ч төлөвлөгдөөгүй өсөлт гарвал заавал анхаарч үзэх хэрэгтэй. За тэгэхээр компани үйл ажиллагаа улирлын шин чанартай ч байж болно. Тийм ээ. Улирлын мөчлөгийн хэлбэлцэлтэй эсгээс нь хамаарат өөрчлөлттэй байж болох ч төлөвлөлтийг өсөлт гарвал заавал анхаарч үзэх хэрэгтэй байна. За мөн компаниуд авлагын наслалтын хуваарийг гаргаж хяналт явдаг. Наслалтын хуваар. За хуваарьт авлагын данстыг хугацаагаар нь ангилж үзүүлэх үгэд эндээс авлага цуглах бодлогодоо үнэлгээ хийж болдог. За хуваарьтай авлагууд байгаа. Энэ данстай хугацаагаар нь ангилах. За ингэж авлага цуглах бодлогодоо үнэлгээ хийж болдог байна. За эдгээр үзүүлэлтүүдийг бас харгалзана.
За авлагын наслалтын хуваар гэж. За авлагын мэдээж хэрэг бид нар хугацаа заагаад өгчихсөн. За энийг бид нар авлагынхаа дүнгээ 1 сая төгрөг гэж үзье. За ингээ авлагынхаа дүнгуудыг авлагынхаа хугацаатай хоногтой гаргалцуулаад харъя л да. За 10 хүртэл хоногт бол 500 мянган төгрөг. Энэ нийт эзэлж байгаа хувь нь 50% эзэлж байгаа гэж. За 11-с 60 хоногт 250 мянган төгрөг 25% эзэлж байна. 61-с 80 хоног гэсэн хугацаатай хэвлэл авлагын хугацаа. За энд нь 200 мянган байд гэж тий 20% эзэлж байна. 80-аас дээш хоногт бол авлагын дүнгийн 50% эзэлж байна. Юу 5% буюу 50 мянган төгрөг. За тэгвэл зээлийн маань хугацаа, цэвэр хугацаага 60 хоног гэж байдаг гэж үзээд. Цэвэр хоногоо 60 гэж үзэж байна. Тэгвэл хэрвээ компани зээлийн хугацаа 60 хоног байдаг юм бол нийт зээлийн 25% нь хугацаанаас хэтэрсэн найдваргүй болох магадлал өндөр байна шүү гэдгийг харуулж байна гэж. За гэх мэтлэнгээр энэ авлагын наслалтыг за хэвийн эргэлзээтэй найдваргүй авлагын хоног гэж байдаг л да. Тэгэхээр энд бол нөгөө банкны зээлүүд болохоор өөр үзүүлэлттэй байдаг тийм ээ. Банкны болохоор 90 болно. 90-ээс эхлүүлэл тэгэл эргэлзээтэй болоод эхлээд. За тэгэл хэвийн бус зээл, эргэлзээтэй зээл, муу зээл гэж явцдаг. Компаниудын хувьд болохоор өөрсдөө нөгөө нэг үнэлгээ тавиад хоногоо тавиад энэ нөгөө юуныхаа хонгийг авлагын насжилтынхаа нэг хоногудаа тавьж өгч байгаа шүү дээ. Ялангуяа түрүүн бид нар хэлжсэн нэг авлага цуглуулах хугацаа маань 30-аас 120 хоногийн хугацаанд байх нь хэмжлээ. Тэгээд тухайн компани өөрийнхөө онцлог зээлийн бодлого, авлагын бодлогынхаа хүрээнд хэдийн хэрийн хугацаанд байвал байлгах нь одоо оновчтой вэ гэдгийг өөртөө тогтоож өгнө. За тэгээ мэдээч хэрэг жишээлбэл одоо энэ айл 60 хоногийн хугацаатай гэвэл цэвэр хоног нь 60 гэж үзвэл 60 хоногоос хэтэрчвэл 25% хугацаанаас хэтрээд найдваргүй болох магадлалтай гараад ирж байгаа. Эргэлзээтэй. Энэ дээр бол эргэлзээтэй болоод ирж байгаа тийм ээ. За 61-ээс 80 хоногт болохоор найдваргүй одоо хэвийн бус зээл рүү ороод ирж байгаа тийм хэвийн бус зээл, эргэлзээтэй зээл, тэгээд бүр муу зээл гэх ингээд хугацаанд хэтрээд яваад тах тусам найдваргүй болох магадлал нь өндөрсөд тусам зээлийн чанар маань муудаад эхэлж байгаа шүү дээ тийм. Тэгмчлэнгээр ингээд юугаа тогтоож болно. За дараа нь. За ингээд компани маань авлага цуглуулах гэж байгаа. Авлага цуглуулах бодлого хэрэгжүүлэхдээ дараах арга хэмжээ авчвал. За зээлдэгчтэй албан бичиг явуулнаа. Утсаар болон мэйлээр шаардаж болно. Бичлэн очиж уулзах. За цуглуулалт хариуцсан хүнээ томилно. За бүр болдгоо бол хуулийн байгууллагад хандна. За эсвэл бүр болдгоо бол одоо нэг авалгаа барьцаалах эсвэл одоо худалдах гэх мэтлэнгийн одоо ийм үйл ажиллагаа авлага цуглуулах бодлогыг хэрэгжүүлэхэд ийм арга хэмжээнд авчирдаг. За тэгээд мэдээж хэрэг зээлдэгчд албан бичиг бол албан ёсоор эхлээд шаардсан гэдгийг мэдэгдэн шүү дээ. Албан. Дараа нь одоо хэрвээ ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагад хандахаар бол шууд хуулийн байгууллагад бид нар хандаагүй. Зээлдэгчтэй албан бичиг явуулж албан журмаар одоо хүсэлтэд тавьсан. Утас болон мэйлээр харьцсан
шаардсан, бичлэн өчөж уулзсан, одоо авлага цуглуулалт хариуцсан хүний томилж ажил болсон гэх мэтлэнгийн удаа дараагийн шаардлагыг тавьсан бол биелүүлэг учраас хуулийн байгууллагад хандсан юм а гэдэг байдлаар юу гэж байна. За тэгээ бүр одоо болдгоо бол авалгаа барьцаалж өөрсдөө санхүүжүүлж болох одоо нэг авалгаа худалдах, авалгаа барьцаалах байдлаар өөрсдөө санхүүжүүлэх мөнгө төгрөгөө олж авах ийм одоо зүйл рүү орж болох. За тэгэхээр авалга цуглуулах бодлого хэрэгжүүлэхдээ эдгээр арга хэмжээнүүдийг одоо авч болдгийг болдгоо гэсэн. За авалга цуглуулах үйл ажиллагаатай холбогдсон авалга цуглуулалтын зардал үүсдэг. Тэгэхээр ер нь бол дансны авалга үүслэл гэж байгаа бол авалга цуглуулалтын зардлууд одоо үүсэж байна. Энэ болохоор авалга цуглуулах үйл ажиллагаатай холбогдсон үүсэж байгаа зардал. Авалга цуглуулалтын зардал. За мэдээж хэрэг бид утсаар болон мэйлээр шаарч интернет болоод утасны төлбөр за биечлэн өчөж уулзж байгаа хүний томилно тэнд ажиллаж байгаа хүмүүсийн одоо цалин хөлс за хуулийн байгууллагад хандлагт одоо төлбөр хураамжаас хэсүүлээд зээлдэгч талбар бичиг явуулах за мөн одоо зээлээ цуглуулах янз бүрийн одоо юу гарч ирж байгаа учраас үйл ажиллагаа гарч ирж холбогдож байгаа үйл ажиллагаа гарч ирж байгаа учраас зардал гэдэг зүйлүүд зайлшгүй гарч ирж байгаа. За дараа нь зээлийн бодлогын хүчин зүйлсийн ашигын чадварыг тодорхойлох гэсэн. За зээлийн бодлогын одоо маш олон хүчин зүйлсүүд байна. Одоо бид энэ талаар ярьлаа юм. Тэгвэл эдгээр хүчин зүйлсийн ашигын чадвар гэдэг зүйлийг тодорхойлох. За зээлийн бодлогын хүчин зүйлсийг өөрчилсөний үр дүнд компани ашигт гарах өөрчлөлтийг тухайн хүчин зүйлсийн ашигын шатах гэдэг. За зээлийн бодлогын хүчин зүйлсийг янз бүрийн одоо үүднээс өөрчлөлт байна. Тэгэхээр компанид бол ашигт гарахад янз бүрийн өөрчлөлтүүд байна. Эдгээр хүчин зүйлсийг ашигын чадвар. За үүний тулд зээлийн бодлогын хүчин зүйлс тус бүрийн ашигт нөлөөлж байгаа нөлөөллийг тооцно. Зээлийн бодлогын хүчин зүйлс тус бүрийнх нь ашигт нөлөөлөх нөлөөллийг тооцно. Ингээд тооцсныхаа үндсэн дээр зээлийн бодлогыг өөрчлөх шийдвэр гаргадаг. За зээлийн бодлогын бүрэлдэхүүнээс дараах хүчин зүйлсийн ашигын чадварыг тодорхойлох боломжтой. За энд нэгдүгээрт нь зээлийн стандарт, зээлийн нөхцөл. Тэгэхээр зээлийн стандарт, зээлийн нөхцөлийн хүчин зүйлийн ашигын чадварыг тодорхойлох нэ. За зээлийн бодлогын хүчин зүйлсийг өөрчилснөөр компани санхүүгийн дараах үзүүлэлтүүдэд нөлөөлдөг. За зээлийн бодлогын дараах хүчин зүйлсүүдийг одоо нэг хоёр хүчин зүйлсийг өөрчилснөөр компани санхүүгийн дараах үзүүлэлтүүдэд нөлөөлдөг. За энд юу өөрчлөгдөж нөлөөлөх вэ гэхээр борлуулалтын хэмжээ, дансны авалгын хэмжээ, найдваргүй авалгын зардал, дансны авалгын алдагдсан боломжийн зардал, за хөнгөлөлтийн зардал гэсэн эдгээр зүйлсүүд эдгээр үзүүлэлтүүдэд нөлөөлдөг байна. За эдгээр өөрчлөлт нь ашигт хэрхэн нөлөөлөхийг ерөнхий байдлаар дараах байдлаар тооцно. За ингэхдээ хүү татварын өмнөх ашигын өөрчлөлт тооцно. Ингэхдээ нийт ашигын өөрчлөлт, найдваргүй авалгын зардлын өөрчлөлт, хөнгөлөлтийн зардлын өөрчлөлт, авалга эзэмшлийн зардлын өөрчлөлт гэсэн эдгээр үзүүлэлтүүдийн ялгуур нь хүү татварын өмнөх ашигын өөрчлөлт болдог гэж. За тэгвэл нийт ашигт гарах өөрчлөлт. Энийг яаж одоо өөрчлөлт гэж юм хэрэг. Зээлийн бодлогын өөрчлөлтийн улмаас борлуулалтын хэмжээ, хувьсгал зардлт өөрчлөлт гардаг. Зээлийн бодлогын өөрчлөлтийн улмаас борлуулалтын хэмжээ, мөн хувьсгал зардлт өөрчлөлт гардаг. Харин тогтмол зардал бол хэвээр үлдэнэ. Эндээс нийт ашигт гарах өөрчлөлтийг дараах байдлаар тооцно.
За энэ борлуулалтын хэмжээний өөрчлөлт. Нэгжийн хувьсах зардал. Нэгжийн үнэс нэгжийн хувьсах зардлыг хасаад борлуулалтын хэмжээний өөрчлөлтөөр үржихээр нийт ашигын өөрчлөлт гарч юм байна гэж. За ингээд нийт ашигын өөрчлөлтийг тооцож гаргаж болж байна. За эдгээр үзүүлэлтүүд өгөгдсөн мэдэгдэж байгаа тохиолдол. За тэрний дараа найдваргүй авлагын зардлын өөрчлөлт гарч ирж байгаа. Найдваргүй авлагын зардлын өөрчлөлтийг тооцъё. За зээлийн бодлогыг өөрчилсөний дараах болоод өмнөх үеийн найдваргүй авлагын зөрүүг нь болдог. За найдваргүй авлагын зарлаа яаж тооцох вэ гэхээр борлуулалтыг найдваргүй авлагын хувьд нь хуваар өрчнө. За тэгэхээр найдваргүй авлагын хувь хэмжээ найдваргүй авлагын норм тогтоодог гэж ирсэн. Тэгэхээр бол тэдэн хувиар тогтооё, тэдэн хувь байх ёстой гэдэг зүйл бол байгууллагын удирдлага компани одоо энэ зээлийн бодлого, авлага цуглах бодлого дээр энэ найдваргүй авлагын хувь хэмжээг тогтоочихсон юм байна. Тэгэхээр борлуулалтынхаа дүнгээ найдваргүй авлагын хувиар өрчгөр найдваргүй авлагын зардал үүсгэж. За ийм одоо найдваргүй авлагын зардал үүсгэх. Тэгвэл бодлого өөрчлөлтний дараах найдваргүй авлагын зардлаас өөрчлөлтөөс өмнөх найдваргүй авлагын зардлын зөрүү, найдваргүй авлагын зардлын өөрчлөлт болдог байна. За тэрний дараа хөнгөлөлтийн зардлын өөрчлөлтийг болъё. Зээлийн бодлогыг өөрчлөлтний дараа болоод мэдээч хэрэг өмнөх үеийн хөнгөлөлтийн зардлын зөрүүг болдог. За хөнгөлөлтийн зардлыг борлуулалтаа хөнгөлөлтийн хувиар өрчнө гэсэн. За хөнгөлөлтийн хувь борлуулалтыг одоо тэдэн хувиар хөнгөлөлтийг бол хөнгөлөлтийн хувь байж байгаа тийм. Тэр хөнгөлөлтийн хувиар өрчнө гэсэн. Тэгэхээр хөнгөлөлтийн зардал гарч ирнэ. За тэгэхээр бодлого өөрчлөлтний дараах хөнгөлөлтийн зардал өөрчлөлтөөс өмнөх хөнгөлөлтийн зардал хоёрын зөрүүгээр хөнгөлөлтийн зардлын өөрчлөлт гарч ирнэ гэсэн. За тэрний дараа авлага эзэмшллийн зардлын өөрчлөлт гэж байна. За тэгэхээр авлага эзэмшлийн зардал гэдэг нь компани дансны авлага эзэмшснээрээ алдагдсан боломжийн зардал юм. За зээлийн бодлогын өөрчлөлтийн өмнөх болоод дараах авлага эзэмшлийн зардлын тооцож зөрүүг болно. За авлага эзэмшлийн зардал нь болохдоо авлагын үдтэйглийг хувьсах зарлын харьцаа хөрөнгө оруулалтын өгөөжөөр үржиж авлага эзэмшлийн зардал гэдэг зүйл тооцогдно гэж. За энэ авлага эзэмшлийн зардлын өөрчлөлт мэдээж хэрэг бодлого өөрчлөгдсөний дараах авлага эзэмшлийн зардал өөрчлөгдөхөөс өмнөх авлага эзэмшлийн зардал зөрүүгээр тооцогдно гэсэн үг. За саяны жишээгээр зээлийн болон хүчин чармайлтын ашигыг тооцохдоо дараах жишээгээр одоо тооцож үзье. За энэ жишээ байна. Чадхыг тооцох гэж байна юм. За ийм үзүүлэлтүүд өгөгдөжээ. За компани зээлийн стандарт сулруулах нь ашигтай байх эсхийг тооцоолж шийдвэр гаргах болсон байна. Өмнөх оны болон стандарт сулруулсны дараа санхүүгийн үзүүлэлтүүд нь дараах хэлээр өгөгдсөн байна. За стандарт өөрчлөгдөхөөс өмнө борлуулалтын хэмжээ 60,000 ширхэг байсан байна. Авлага цуглуулах дундаж хугацаа нь 30 хоног байжээ. Найдваргүй авлагын зардал 1 хувь байсан байна. Борлуулалтын 1 хувь байж. За стандарт өөрчлөгдсөний дараа борлуулалтын хэмжээ 63,000 болоод авлага цуглуулах дундаж хугацаагаа 45 хоног болгоод за найдваргүй авлагын зардлаа борлуулалтын 2% болгож өөрчилсөн юм байна. За ингээд нэгж бүтээгдэхүүний үн 100 төгрөг, хувьсах зардал нь 60 төгрөг байна гэж утсан. Нийт тогтмол зардал нь сая 200 мянган төгрөг. За хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь 15% байжээ гэсэн. За ийм үзүүлэлтүүд өгсөн байна. За эдгээр үзүүлэлтүүдийг ашиглаад бид нэр тооцож үзье. За эхлээд борлуулалтын өөрчлөлтөөс үүдэх ашигын өөрчлөлттэй. За эхлээд 60 байснаа 63,000 болгосон тийм ээ 60,000. За 3,000 ширхэг нь борлуулалтын өөрчлөлт юм байна. За тэгвэл нийт ашиг борлуулалтын
өөрчлөлтөөс за нэгж бүтээгдэхүүний 100 төгрөг, хувьсгал зардал нь 60 гэж хэлсэн тийм ээ. За энд дэж байна. Нэгж бүтээгдэхүүний 100 төгрөг, хувьсгал зардал нь 60 төгрөг. За ингээд 40-ыг 3,000-аар өрчөөр 120,000 төгрөг. Нийт ашигын өөрчлөлт 120,000 төгрөг болж байна. За дараа найдваргүй авалгын зардлын өөрчлөлтийг тооцъё. Борлуулалт өөрчлөгдөөгүй байх үеийнхэн 60,000-ыг 100-гаар нэгж бүтээгдэхүүн нь 100 6 сая. За өөрчлөгдсөний дараах борлуулалт нь 63,000-ыг 100-гаар ихээр 6 сая 300 мянга. За энэ хоёрын найдваргүй авалгын зардлын өөрчлөлт нь за найдваргүй авалгын зардал нь 1% байсан бол борлуулалтын 1% байсан бол өөрчлөгдөд 2% болсон тийм ээ. За энэ хоёрын зөрүү найдваргүй авалгын зардлын зөрүү 66 мянга болж байна гэж. За борлуулалтын өөрчлөлт найдваргүй авалгын зардлын өөрчлөлтүүдийг тооцлоо. За дараа нь авлага эзэмшлийн зардлын өөрчлөлтийг тооцож үзье. За дансны авлага нь өөрчлөгдөхөөс өмнө за 30 хоног байсан эхлээд. За юу хийгдэд бол 45 хоног болсон тийм ээ. Ингээд дансны авлага маань 500 мянга өөрчлөгдсөнийхаа дараа 787,500 төгрөг болж байгаа. За эндээс авлага эзэмшлийн зардлын өөрчлөлтийг тооцож байна. За энд өгөгдсөн өгөгдлүүд болохоор нөгөө юу нийт хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь нь 15%. За мөн хувьсгал зардал 60 төгрөг. За авлага эзэмшлийн зардлыг тооцож үзэж байна. Ингээд 25,875 төгрөг гэж байна. За нийт шатвахыг тооцохоор за 120,000 борлуулалт. За борлуулалт 120,000, найдваргүй авалгын зардлын өөрчлөлт 66. За авлага эзэмшлийн зардлын өөрчлөлт 25,875. За эдгээрийн 28,125 найдваргүй авалгын зардлын өөрчлөлт буюу нийт ашигын шатвах гэдэг зүйлийг харуулж байна гэж. За ингэж ашигын чадварыг тодорхойлж байна. За ингэж зээлийн бодлогын хүчин зүйлсийн ашигын чадварыг тодорхойлж. За энэ ашигын чадвар бол зээлийн бодлогын хүчин зүйлсийг өөрчлөснийх нь үр дүнд компани ашигт гарах өөрчлөлтийг тухайн хүчин зүйлсийн ашигын чадвар гэж байна. Тэгэхээр бодлогыг сулруулснаар ашигт гарах тэр компани маань стандартаа өөрчилснөөр зарим өөрчлөлт нь болохоор зээлийн сулруулах бодлого, зарим нь болохоор зээлийг одоо чангадах бодлого болж байгаа тийм ээ. Тэгэхээр аль нь тооцож үзээд хэрвээ ашигын хэмжээ, цэвэр ашигын хэмжээ нэмэгдчихлээвэл энэ бодлого бол бодлогыг одоо цааш нь үргэлжлүүлэх нь зөв юм байна. Хэрвээ ашигын хэмжээ буураад ирж байгаа тохиолдолд бол энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлагагүй. Энэ одоо зээлийн аль бодлогыг хэрэгжүүлэх нь биднэрт одоо илүү ашигтай байна гэдгийг ашигынхаа цэвэр ашигынхаа хэмжээгээр тооцож үзчихэж ямар одоо бодлогыг хэрэгжүүлэх вэ? Ашиглах вэ гэдгийг тооцож гаргана гэсэн үг. За ийм байдлаар ингэж тооцдог ийм арга аргачлалууд байна гэж. За тэгээ анхаарал хандуулсанд баярлалаа.
асуух зүйл байвал чатарч сууж болно. За энэ нэг багшийн энд санал асуулгыг заавал бүгэлдэж өгөөрэй гэсэн аюу тавьсан. Тэгэхээр та бүхнийг бүгэлдээд цараа хичээлээ.